баярлалаа. Тэгэхээр Монгол Улсын ерөнхийлөгчөөс өөр толгогдсон бүр эрхийнхээ хүрээнд Монгол Улсын ерөнхий прокуророор улируулан томилж ажиллах талаар их хурлаа зөвшөлдсөөр жаргал сайхан прокурорыг оруулж ирж байна. За манай олон гишүүд, хуульч гишүүд асуулт санд хэллээ. Айл болохоор би давхцлыг арилгая. За жаргал сайхан прокурорыг дэмжиж байгаа. Дэмжихийн учир юунд байна гэхээр зэрэг прокурорын орон нутгийн байгууллагаас ажлын гараагаа эхлэж 37 жил энэ байгууллагатай ажиллаж ерөнхий прокурор хүртэл өсөн дэвшиж ажилласан байна. Тийм учраас энэ прокурорын байгууллага түүний чиг үүргийг хэрэгжүүлэх эрх зүйн орчинг нь ер нь том дүр зургаар нь бүрэн харж чадах тийм хэмжээнд мэрэгжлийн ур чадвар ёс зүй төлөвлөсөн хүн юм байна. Нэг. Хоёрдугаар хэн нэгний нөлөөнд автаад байхааргүй хараат тусаар ажиллах тийм хуульч хүний хад үнэт зүйл суусан хүн юм байна. Тийм учраас тийм одоо үе насан дээрэж байгаа хүн юм байна. Тийм учраас энэ хүнийг улиран томлох энэ саналыг дэмжих ёстой гэсэн ийм тов тодорхой байр суурьтай байна гэж нэг. Хоёрдугаар нэг зүйл байна. Эрүү зөрчлийн энэ хууль тогтоомжийг улсын хэмжээнд нийгмээр хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байгуулгаа. Тийм учраас энэ чиглэлийн эрх зүйн орчингийн урьдчилан сэргийлэх гэдгийг юм уу одоо ухамсар төлөвчлийнх нь асуудал энэ хүмүүст хэрхэн суухаар тийм эрх зүйн орчин байна вэ? Биднүүсийн энийг боловсронгуй болгох чиглэл дээр бид ер нь цаашид юунд анхаарах ёстой болоо гэж би бол ингэж бодоод байдаг. Аливаа хууль тогтоомж гэдэг бол нийгмийн харилцаа зохицуулахаас гадна бас урьдчилан сэргийлэх гэдгийг юм уу төлөвшлийн гэдгийг юм уу ийм өр нөлөө нь бас явах ёстой. Энэ талаасаа ер нь ямар байгаа бол гэж. Шүүн таслах ажиллагааны хүмүүжлийн өр нөлөө гэж дээх нь бол их ярьцгаадаг байсан биднээс. Одоо төрийн нэрийн өмнөөс энэ чиглэлийн үйл ажиллагаанд оролцож байгаа үндсэн чиг үүрэгтэй байгууллага, танай байгууллага. Тийм учраас энэ шүүн таслах ажиллагааны үйл явц түүний нөлөөллийн талаар ер нь таны байр суурь бодол ямар байна вэ? Нэг ийм зүйл дээр тодорхой хариулт мэдээлэл авах. За ажлын хэсгийн 9 дугаар микрофоны жаргал сайхан прокурор хариулт өгнө. За гишүүний асуултанд хариулъя. Хуультай холбоотой зүйлдер хууль эрх зүйн орчин хамгийн чухал. Энэ зүйл дотор тэр тусмаа одоо энэ хуулийн хэрэгжилтийг хангуулж ажиллаж байгаа прокурорын хувьд хууль нэг утгаар ойлгогддог, салаа утгагүй ийм л хууль байх ёстой. Хоёр дахь нь би одоо Монгол Улсын их хурлын дарга Амар улсын даргын олон яриаг сонсч байсан. Хэм хэмжээ тогтоосон энэ актууд бол хүний эрхийг зөрчдөг хамгийн гол актууд. Олон улсын байгууллагын индексэрч шаардлагаарч энэ эрх зүйн хэмжээ тогтоосон актуудыг хуульчлал гэдэг ийм шаардлага тавьдаг. Тийм учраас энэ хэм хэмжээ тогтоосон актуудыг хуульчлах зайлшгүй ийм шаардлага байна. Дараагийн нэг гол зүйл юу гэхээр хуульд хамгийн тодорхой биш байдаг нэг заалт юу гэвэл бүх хуульд бусад гэдэг үг ордог. Энэ бусад гэдэг үг хүний эрхийг зөрчдөг хамгийн олон уутыг багтаасан ийм заалт байдаг. Тийм учраас хууль тодорхой байх ёстой зүйлүүд дотор ийм зүйлүүд бас прокурор өөрийн чиг үүргээ хэрэгжүүлж ажиллахад байдгийг. Гэмтрэгээс урьдчилан сэргийлэх ажлын чиглэлээр прокурор өөрийн тодорхой үүргүүдээ хүлээдэг. Нэгж прокурорын газарт, нэгдсэн ерөнхий прокурорын газартаа бодлого тодорхойлж ингэж ажилладаг. Гэмтрэгээс урьдчилан сэргийлэх зөвлөл гэж манад ажилладаг. За дээр нь хууль зүйн яамн дээр гэмтрэгээс урьдчилан сэргийлэх зөвлөлд Монгол Улсын прокурорын орлогч прокурор орж ажилладаг. Прокурор энэ урьдчилан сэргийлэх ажил дээр гэмтрэг гарсан шалтгаан нөхцөлийг арилгуулахаар мэдээлэл бичиж ажилладаг. Таны асуултанд хариулж дуслаа. За Лавгийн Монкод